Боловсрол соёл шинжлэх ухааны яам, нээлттэй мэдлэг боловсролын сан. Нээлттэй боловсролын нэг Монгол үндэсний хөтөлбөр. 2014 онд нээлттэй боловсролын нэг Монгол үндэсний хөтөлбөрийг засгийн газараас баталсан. За энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн ажил бол амжилттай явж байна. Бид боловсролын шинжлэлийн бодлогод ямар бодлогыг тусгаж байгааг бол ерөөсөө л хүүхдүүдээр өөрсдөө хийлгийг, бүтээлгийг, туршия, үзэгдэл, юмс үзэгдлийн мөн чанарыг туршин мэдсэний үндсэн дээр тэр юмс үзэгдлээ илүү сайн мэддэг болъё гэдэг ийм л бодлого барьж байгаа. За тэгэхээр яг энэ үүднээс энэ нээлттэй цахим хичээлүүдийн ач холбогдол нь юугаар илэрч байгаа юм гэвэл хүүхэд өөрийнхөө дуртай зүйл, өөрөөр хэлэх юм бол сонирхолтой сонин содон мэдээллүүдийг үзэж хараад Google-ын кино үздэг шигэ яг тэр зарчмаараа өөрөө хүсээд тэр байгалийн ухааны хичээлүүдийг байрлуулсан тэр интернет орчноос суралцах явдал гэж чухал байгаа. Багш өдөр тутмын сургалтынхаа ард ингэж бичиг цаастай холбогдож алийг нь чадж, алийг нь чадахгүй гэдэг энэ ажлыг бол хөнгөвчлөө 7 хоногт нэг удаа ангийн бүх хүүхдүүдийн хамгийн сайн эзэмшсэн чадваруудаар нь хүүхдүүдээ ирмэлчж байгаа. Бас нөгөө талаас эзэмших хичээж байгаа чадваруудаар нь зарим нөгөөх нь болохоор сайн эзэмшиж чадаагүй байдлаар ингээд ангилсан байгаа юм. Тухайн хүүхдийн хувьд бол аль чадварыг эзэмшсэн байна, аль нь нэлээд эзэмших шаардлагатай байна ч гэдэг юм уу. Хүүхд энэ хичээлийг хэдэн минут үзсэн юм бэ гэдэг цаг хугацаагаар нэг харуулчихж байгаа. Хоёрдоод ирэхэд аль сэдв рүү н орсон юм. Мэдлэг нь ямар хувь байгаа юм бэ гэдэг нь бас ялгаад өгчөж байгаа. Багшд өвөөжтэйгээс гадна бас эцэг эхчүүдэд бас их өгөөжтэй байх шиг байна. Яагаад гэвэл зэрэг 7 хоног болгон хүүхдийнхаа мэдээллийг алсын зайнаас заавал багштай ирээд цаг гаргаад байх албагүйгээр 7 хоног болгон ороод үзчих боломжтой. Тэгээд яг ямар хичээлийг, яг ямар чадварыг эзэмшиг байна гэдэг нь бол хараад ингээд өчгөр бас хүүхдэд туслах бас боломжийг нэмэгдүүлдэг юм байна. Бүртгэлээ хийлгэхдээ эцэгийнхээ хаягийг хүүхдийнхээ хаягтай зэрэг бүртгэснээр хүүхдийн хийж байгаа сургууль явдалтай холбоотой бүх мэдээлэл эцэгт бол багшд бол зэрэг хэрэг. Хүүхд болго маань янз янзын түвшинтэй байгаа анги дотор. Зарим нь анги дотор нөгөө суралцж чадахгүйгээс болж ар гэрийн байдал хэцүүгээсээ болоод нөгөө өөрийгөө нээж чадахгүй. Тэгээ суралцж чадахгүй. Тэрийг илэрхийлж чадахгүй байгаа үед ганцаараа гэртээ судлах бүрэн боломжтой. Өдөр хүүхдүүд хичээлдээ суугаад орой очиод үдсэн хичээлээ баттгах яг аль сэдвээр дутагдaltaй хоцрогдолтой байгаагаа мэдээд тэр сайтынхаа хичээлийг үзээд дасгалын ажиллаад явхад бол үнэхээр баттгаад тэр хичээл дээр бол төгс мэдлэгийг олж авч чаддаг. Бодлого бодохоор тэрийг ингээл урамшуулаад байдаг хүүхдүүдэд мэйлэр нь өөрт нь юунууд ирдэг. За чи тийм бодлогыг их сайн бодлоо. Тэгж олон бодлого дараалалан бодсон учраас чамд ийм цол өгье ч юм уу. Тэргээрээ цол нь их ахдаг учраас хүүхдүүд тэрэнд их урамштай. Миний хийсэн үйлдэл болгон дээр оноо өгдөг. Тэр намайг илүү урамшуулж илүү их хийхийг тэмүүлдэг. Дэлхийн орнууд, дээд сургуулиуд багш нар ажиллаж байгаа энэ үзэл санааг түгээх зорилгоор бид бол хаан академийн хичээлүүдийг орчуулад тарааж байгаа. Энэ бол зөрдөл эхлэл. Энэ эхлэл цаашаа хэр зэрэг өөрөө зөөлж хэлбэл цасан бөмбөг шиг улам томборж явах нь бол багш та бүдийн бидний хамтын ажиллагаанаас хамаарна.